Сайн уу манайхан. Бүгдээрээ өнөөдөр HBO-гийн алдарт Last of Us цувралыг эхлүүлнэ. За тэгээ яг хөө зарим чанелууд ярьсан байсан ч дийлэнх нь хэтэрхий товчлоо ярьсан байсан болохоор бүгдээрээ арай илүү дэлгэрүүлээд за тэгээ бас хоёр бүлгийн тэр чигтэн таадтай ярьж өгөө гэж бодож байна. Баян халдраа өгсөд гэж хэлэхэд ядаргаатай сонсогдоод байгаа болохоор шууд зомбигээ дуудаа авчиж шүү. За одоо ингээд цувралаа эхлүүлцгээе. Кино маань 2003 оны ингээл нэг өдөр дунд сургуулийн сурагч Сара охин хичээлээ тарчаад харах замдаа цаг засварын газар орж аавынхаа хайртай цагийг засуулж байх үед гадаа нь байсгийгээл цагдаагийн машин дохиогоо ангинуулан давхилдаастай. Цагийн засуулчаад гэрлүүг орох замдаа хөршиг рүү орж мэд үед хөршийн настай эмээ рүү нохоо нь нүдээс салахгүй ширтээд байгаа нь сонир санагдана. Тэднийхээс гартал байн цэргийн онгоц нисээд ямар нэг юм болох гээд байгаа мэт санагдсан ч сүйдтэй зүйл биш байлгүй дээ л гэж бодлоо. Орой болж Сарагийн аав Жоэл гэртээ ирэх өгөөд өнөөдөр аавынх нь төрсөн өдөр юм байна л да. Замдаа торт авчина гэжээд мартаад ирсэн аавдаа охин нь жоохон гомрохсон ч төрсөн өдрийнх нь бэлгийг өгөн хамгийн дуртай цагийг нь засуулсанд аав нь ч баярлан манай хоёр кино үзэн оройг өнгөрөөж итэл Жоелийн дүү Томми залгаад сая над руу нэг хүн гинт дарахаар нь цохиод автал цагдаад баригдчихлаа. Та намайг ирээд гаргачихдаг уу гэд ахаар нь охиноо унтуулчаад гараал явлаа. Шөндөөнд нислэг тэрэг нисэлдэг чимээнээр Сараас эртэл аав нь байдгүй. Телевизээ асаатал онцгой байдал зарласан байх бөгөөд иргэдийг гэргэртэй байхыг сануулж явах үеэр хөршийнхэн нохоо ирсэн гаслаад ахар нь дагаад ортол хөршийнхэн нөгөө хүзүүндээ хазуулсан бололтой. Сусаалтцсан харин өдөр гөлийцэн байсан эмээ маань хачин архиран амнаас нь тэмтрүү шиг зүйлс зохиохыг харсан Сарагийн зүрх нь амаар нь гарчих төгнөө. Эмээ түн рүү дарахад Сара чаан гэрээс нь гараад гүйхүүээр ашгүй аав нэрж тархва Сара хөөжвэсэн эмээг нам зохиол унгана. Нөхцөл байдал ер нь хүндэрснийг ойлгосон Жоо охиноо машиндаа суулгаад энэ гурав тэржигтэй хотоос гарахаар хөдлөх бөгөөд зам дээр эн тентгүүл цагдаагийн машин гүйлцсэн хүмүүс. Машины радиогоор хотод халдвар төвчин тархсан ба халдварлсан хүмүүсийн зан ариншин өөрчлөгдөж бусад руугаа дайраад байгаа талаар сануулах үед Жоэл Томми хоёр ямартай ч хотоос гарчээ. Тэгээд учир нь олдно үз. Гэж шийдээ явж итэл хотоос гарах зам бүр битүү. Тэгэхээр нөөр замаар яваа ортол жижигхэн хотын гудамжаар хүмүүс гүйлдэн хөл толгой нь олдохгүй юм болж гинөө. Гэтэл тэднээс холгүй нэг онгоц асалтаад дугуун яджитэл манай эдийн машиныг гайвуулж оноод осолд орчноо. Удалгүй сэрэхэд Сара хөлдөө хүнд бэртэл авчээ. Томми машиныхаа нөгөө талд гарчгаад гаццсан болохоор удахгүй голын ирэг дээр уулзъя гэж тохироод хоёр тишээ салдаг. Өхнөө дэврээд тэндээс зугтах гэтэл нөгөө халдраа угсаж чинь хүн идэж байх аимшигтай дүр зураг харагдах ба. Хажуугийн хоолны газраар дамжин гарах гэтэл саяны зомбинууд араас нь нөгөөд ядж хахад яасан ч хурдын яг барьж авдгийн даваан дээр нэг цэрэг буудаал хонглоо. Тэгснээ Сарагийн шархыг хараад шууд л манай хоёрлоо буудаад эхлэх үед Жоо зугтаж байхдаа хүл алдаа унахад нөгөө цэрэг чинь манай хүнийг яг бууддын даваан дээр Томмид буудуулаад чад. Жоо өхнөө очиод харталаа. Гидсэндээ нилээн хүн чархаавн зомбигийн алдраар биш харин хүний гарт алуулан харамсалтайгаар хорвоог өрхдөг. За ингээд энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа буюу 2023 онд хүн төрөлхтний соёл иргэншил бараг тэрчигтэй устж мөгөнцрийн алдуур авагчид хэдэн зуун саяар тоологдох хэмжээнд хүрэн хүн төрөлхтөн арчигдахад ойрхон болоод байлаа. Амьд үлдгэсэд маань халдваргүй бүс байгуулсан ба тэндээ Федрагийн засгийн газартаа хүртэл болоод авчээ. Хотод Федрагийн цэргүүд байнгын л эргүүлэхийн гаднаас халдвар оруулахгүй хичээх ба энтхийн хүмүүс Федрагийн зөвшөөрлгүйгээр хотоос гарч орох ямар ч боломжгүй. Хэрвээ янз бүрийн айш аяг гаргавал шууд л олонний нүдэн дээр цаазалж орхидог. Хагас зэрлэг нийгэм бүрдсэн байна. Хүн болгон л хүнд хүчээр ажиллахын өдрийн хоолны талаанаа авах ба манай Жоо маань нас урсан хүмүүсийн цогц шатаадаг ажил хийдэгч хажуугаар нь тамхитараа архи гэх мэт ховрын бараа нууцаар оруулж ирэн цэргүүдтэй наймаалж хөөрхөн нэмэлт орлого олчноо. Федраг эсэргүүцдэг бүлэглэл болох гэрэл цохнууд олон залуусыг элсүүлж зэр зэвсгээр хангаж Федратай дайн дэгдэх хэмжээнд хүрээд байгаа ба энэ ертөнцид хинд нь илүү зэвсэг байна тэр нь л ялдаг хууль үйлчилж байлаа. Өөрийгөө хөөрхөн болгочдөг Жоогийн хувьд санаа зовж байгаа ганц зүйл нь бол түүний дүү Томми. Томми хэдэн жилийн өмнө гэрэл цохнуудад элсгээр явсан ба уул нь Жоотой холбоотой байсан ч 3-7 хоногийн өмнөөс холбоо тасарсан тул Жоогийн санаа нэг зовж байлаа. Жоогийн хамтран амьдрагч Тэсгэх бүсгүй түүнд муу мэдээ дуулгах ба энэ хоёрын авна гэж тохирсон аккумуляторыг зарсан гарууд хилснээсээ буцаж манай хоёрыг лөөвөрчсөн байт юм да. Машины аккумуляторгүйгээр Томмиг хайж олно гэдэг худлаа болохоор Жоо яаж игээд аккумулятор олж авахаар лөөвөрцөн гаруудынхаа оромж руу яваа ортол ханан дээр нь нэг зомби шигдсэн байх ч үхээд утгаараа ингэдэг болохоор одоо ямар ч аюулгүй ингэнэ. За мань хоёр үргэлжлүүлээ явтал нөгөө лөөвөрчид чинь айл хэдийн буудуулаад өгсөн байхыг хараад гайхаа үжитэл нэг жижигхэн охин Жоог хутгалах гэж дайрж шүү. Гэтэл энэ лөөвөрчдийг алсан хүн нь гэрэл цох бүлэглэлийн удирдагч Марлин гэх бүсгүй байх ба энэхэд би бинийг эртнээс таньдаг болохоор тайван ярилцсанаа. Лөөвөрчдөөс аккумулятор авах гэж байхдаа лөөвөрдөх гадаа харна алдсан юм аа гэж авч байна.
Марлин хөлөндөө шархавсан бөгөөд Жог хотоос гарах бүх нөхцөвийг маш сайн мэддэг болохоор нөгөө жоохон охиныг даатхан эндээс холгүй байх гэрэл цохнуудад хүргэж өгөхийг гуйхва. Оронд нь баахан зэвсэг бас шинэ аккумулятор өгье гэж тохироход Жож тэр дөрөө зөвшөөрөн тэр хоёр охиныг дагуулan хотоос гарах хэсэгт ирдэг. Мань хоёр өмнө нь ингэж олон гарч исэн болохоор цэргүүдийнүүдийг эвтэйхэн хариулаад яг гардгийн даваан дээр нэг цэрэгт баригдчихнаа. Жогийн сайн таньдаг цэрэг байсан болохоор хахуулдах гэж оролдсон ч бүтсэнгүй. Өнөг цэрэгч нь манай гурвыг халдвартай эсхийг багжаараа шалгаж байхдаа Эли мөгөнцрөөр халдварсныг олж мэдээд буудах гэж оролдох тэр агшинд Жогийн нүдэнд 20 жилийн өмнө болсон явдал санагдан мань цэргийг доор оруулж байгаад үгтлэн зодож орхих ба "Тэс охиныг халдвартай мó?" гэж асуухад би дараа тайлбарлаж өгье л гэж байна. Ингээд мань гурав тэндээс яаран холдоод аюулгүй газар очсныхоо дараа юу болсныг Элигээс асуухад Эли цамцаас өхөн хазуулсан шархаа харуулад би зомбид хазуулсны дараа зомби болж хувирлгүйгээр шарх маань идэгсэн. Өөрөөр хэлбэл би мөгөнцрийн эсрэг дархлаатай. Тийм болохоор намайг ашиглаж халдварын эсрэг ерөндөө гаргаж авах гэж байгаа гэж хэлхийг сонссон тэр хоёр бүр чихэндэж тгсэнгөө. Хэсэгтээ паниктж байсан ч Эли хүндрэлтэнд ямар чухал гэдгийг ойлгосон Тэс Жо тандан охиныг хоёулаа заавал аюулгүй авчиж өгнө шүү гэж тохироод үргэлжлүүлэн хөдлөнө. Эли төрсэн цагаас хойш анх удаа хотоос гарч үзэж байгаа нь энүүгөөд Жогийн иламыг сугалч гээд ёстой 9 шидийн асууж гарнаа. Жо хурдхан Элиг аваачиж өгөхийн төвс байсан бол Тэс харин төвөгшөлгүйгээр Элигийн сонирхсан зүйлсийг тайлбарлан яг л охинтойгоо явж байгаа мэт ээчгэл байлаа. Гэрэл цохнуудын бааз чигээр явал байгаа ч гэсэн даанч замд нь зомбинуудын бүтэн сөрөг байгааг хараад тойрж явахаас өөр аргагүй болно. Ядж хахад энэ мөөгөнцөр чинь газар хүртэл ургацсан дээр нь гიშгчүүл зомбинуудад бүгдд нь дохио өгөөд бүр лайвуултын гинэ. Ингээд хаягдсан барилгаар дамжин явах гэтэл дотор нь кликер гэх нэртэй саяны гадна байсан зомбинуудаас илүү хүчтэй. Хараагүй ч гэсэн маш сайн сонсголтой зомбинууд байхыг хараад чимээгүйхэн тойрчий гэтэл Эли салгалаад чимээ гаргаснаар бөөн алдсан эхэлнэ. Хэд хэдэн кликерүүд гарч ирсэн ч манай хэд арай гэж алдсаад гартал Эли гарандаа азуусан байсан ч ямар халдвар ах юм биш тоосон чинжгүй. Тэс гарын хөлөө булгацсан бололтой догонцож алхасаар манай гурав гэрэл цохнуудын бааз дээр бараг эрг шахж байтал зам дээр байсан хонхорхойг хараад Эли асууж байна. Харин Тэс түүнд хандан халдвар анх гарах үед Америк ярим хотуудыг бомбогдож эхэлсэн тухай айлхва. Дөрсөлөгдөн 20 жилийн өмнө халдвар дэгдгээс хэдхэн 7 хоногийн өмнөх рүү буцаж халдвар хаанаас эхэлснийг танилцуулдаг. Индонезийн Жакарта хотод гурилын үйлдвэрийн ажилтан мөгөнцрөөр халдварлан өгсөн бөгөөд улсынхаа шилдэг мөгөнцөр судлаачийг урд залан авчираад үзүүлтэл мань телегачийн хөлн дээр хазуулсан шарх байх ба хамаг биеинд нь мөгөнцөр тархсныг мэдсэн судлаач маань бүр цочирдоол явчихна. Муулны мөгөнцөр чинь ургамал амьтанд л тархдаг бөгөөд мутацид орж хүнд халдсан анхны тохиолдол нь энэ болж байгаа юм байна. Судлаач цэргүүдэд хандан энэ хотыг бөмбөгд өөр ямар ч арга байхгүй. Би одоо эртхэн харж ар гэрийнхэнтэйгээ цагаан өнгөрөөмөр байна. Гээд бүр нэг хөв тавилантайгаа эвлэрчжээ. За ингээд мөгөнцөр маань хүмүүсийн хоол хүнс тэр дундаа урьлаар дамжин дэлхийн нийтэд тархан энэ аимшигт сүрлийг авчиржээ. Зомбигоор дүүрсэн ертөнцид төрсэн Элигийн хувьд энэ бүхэн яг л үнэлгэр сонсож байгаа юм шиг санагдаж байна. За ингээд манай гурав гэрэл цохнуудын бааз дээр ашгүй нэг 9 минут ирэх ба яваа ортол тэнд хүлээж явах ёстой хүмүүс маань бүгд өгцөн байдаг байгаа. Хартал нэг нь халдвар авснаасаа болоод бусдыгаа хүнөөсөн гэдг нь ойлгомжтой байв. Элиг хүлээлгэж өгөх даалгавар нь бүтлгүүцнийг ойлгосон Тэс тэр дороо тогтворгүйдэн нэг л биш цан гаргаад байгааг анзаарсан Жож гайхан чи зүгээр үү гэд асуутал Тэс кликрүүттэй алдчих байх үедээ хүзүүндээ хазуулснаа хэлэхва. Харин Элигийн хазуулсан шинэхэн шарх нь тэр дороо л буцан идэж байгааг хараад ялтчгүй үнэхээр дархлаатай байна гэдгийг баттай мэдэж авдаг. Тэс удахгүй зомби болж хувирах нь тодорхой тул Жод хандан охиныг дагуулад Билл Франки хоёр дээр очив. Цаад хоёр ч машин тэрэг байгаа. Тэгээд дараагийн гэрэл цохнуудын бааз руу яв гэж гуйхва. Энэ үед нэг салгасан зомби орж ирээд дайрахч Жо буудаал авлаа. Гэтэл бусд нь хүн байгаа дохиог хүлээн авснаар бөөнөрөө манай гурвыг чиглэн гүйлдэж эхлэх нь тэрэ. За ингээд Тэс тэнд байх бензиныг асхан амиа золиослож үлдэхээр шийдэх ба Жо Элиг дагуулan байшингаас гарах тэр агшинд нөгөө үзээрийн зомбинууд чинь бөөнөрөө орж ирэх ба шуудал Тэсийг халдварлуулж эхлэх үед байшинг дэлбэлэн зомбинуудыг хөнөөж өргөдөг. Олон жил хамт амьдарч өөрийг нь ганц ойлгодог байсан хүнээ алдсан Жо хэд хоног амнаас нь үгж гарсангүй Элиг дагуулan алхасаар нэг газар орон хэрэгтэй юм байгааг шалгаж итэл Элил улсын хойно зүггүүтээд зорны давхар руу буутал нэг юм дуурайд байна. Очоо артал нэг зомби хэр удаан энд ор байсан байгаа бөөм. Эли зомбиг сониучрхан харж байгаад толгоор нь хутгалаа буян хийж өгнө. Ингээд мань хоёр үргэлжлүүлэн явсаар Жогийн хуучны танил Билл Франки хоёрын байшингаа гадаа ирэх үед флашбек орж ирнэ. 2003 онд халдвар тархаж эхлэх үеэр цэргүүд энэ хавийн оршин суугчдыг хорогдох байрлуу зөөж эхлэх үед Биллгийн нөхөр зориндоо нуугдж үлдээд энэ хавийнхаа оролцолд ганцаархан үлддэг.
За тэгээ угаасаа ийм юм болж магадгээд зориндоо баахан хүнс хэрэгцээ зүйлсээ овоолцсон байсны хүчинд ийш тийш явуулахгүйгээр хэсэгтэй л сайхан амьдардаг. Мань хүн тэр хавийн хорооллоо ториулаад амар том хашаа татан эн тэндгүү занг тавин хашаагаа ториулж цахилгаан антер татаад гаднаас ямар ч зомби орж ирэхэргүй болгоод айхтар хог юм уу. Тэгснэ бүр бензин зэвсэг хангалттай нөөцлөн хашаанда жимс ногоо тариал ёстой л өөрийгөө хангалттай болгосоор хэдийн 4 жилийг өнгөрөөжээ. Гэтэл нэг өдөр мань хүний зангад нэг хүн унчаар нь яаж өөх гээд орхив дээ гэж одоод яваа очтол Франк гээд нэг залуу байна. Халдваргүй гэдгийг нь баталгаажуулсныхаа дараа гэрлүүгээ оруулаад усанд оруулчаад халуун олоор дайлахад мань Франкч бүр бөөн баярлуулж 4 жил ийм гоё хоол идсэнгүү гэж хэлэхүүл Билл эсрэгээр Франкийг хизээ явах юм бол гэж төгшөөд суудаг. Гэхдээ Франк эднийхээс явсангүй. Харин ч манай хоёр бүр жанжан болж яваад хамтдаа амьдарч эхэлдэг. За тэгэл бүх асуудад тохиолдгийн адилаар мань хоёр хоорондоо зөрчилдөж эхлэх ба. Билл болохоор бүр нэг зожигорсон. Эндээ л хоёулахнаа сайхан бай гэдэг бол Франк эсрэгээр танилын үрээгээ тэлж ийш тийшээ гарч хорвоо ертөнцийг судлах хэрэгтэй гэж зөрсөөр байдаг. Ингэж явсаар Жо Тэс хоёртой танилцсан энэ дөрөв ер нь үе уулзахч Билл Жод эхэндээ нилээ итгэхгүй байсан ч яваандаа нилээн дасч энэ дөрөв маш сайн найзууд болж л дээ. Энэ үеэс хойш 10 жил өнгөрсний дараа Франк маань би нилээн муудаж ер нь зөвөртэй байгаа нь илт байдаг. Хөөрхий Билл Франкийг чадхаараа л асарч Франкийн хувьд ингэж өвдөхийг хүсэхгүй байгаа болохоор амиа өгөдөхийг хүснэ. Биллийн хувьд Франк байхгүй бол цаашид амьдрах ямар ч утга учир байхгүй болохоор хамтдаа ертөнцөөс явахаар шийдэх ба. Ингээд манай хоёр маань костюм бичээг göмсөн бибидээ бүгд солин зүйлгээд хамгийн сүүлчийн орой хоолоо идчихэд хүчтэй юм найруулж хольсон виногон хамтдаа харамсах зүйлгүйгээр хорвоог орхижээ. Дүрсэлэгдэн одоо цагт ирж Жо хашааных нь нууц кодыг хийгээд хашаа руу нортол тэр хоёрын арчилдаг цэцгэс өгцөн байшин руу яваа ортол хоол нь ялзраа өгчөрсөн угаасаа юу болсон нь ойлгомжтой байдаг. Харин ширээн дээр Жо зөрүүлэн загтал үлдээсэн байх ба чирэгтэй бүх зүйлээ манахаас аваад харьдаг хүнээ сайн хамгаалаарай гэж загсныг хараад Тэсийг алдсандаа гуниглж байсан ч одоо хамгаалах хүнтэй болсон учраас мань хоёр Биллийн гараж руу ороод баахан зэвсэг хутах сүх юу байдیں бүгдийг авдаг. Жон хоёр Томиг олж уулзаад Элийг гэрэл цохнуудад хүргэж өгөхөр шийдэх ба хазуулсан шархаа хүнд ч үзүүлж бас хэлж болохгүй шүү. Бас миний үгнээс зөрж болохгүй гэж анхааруулхад Эли үг дугуйл зөвшөөрж байна. Гэхдээ Эли Жо хэлэхгүйгээр нууцаар цүнхэндээ нэг гарбуу цүнхэлж аваад манай хоёр Биллийн машиныг аван Томиг олж уулзахаар шинэ аялалдаа гардаг. Манай хоёр хурдны замаар явнгаа замдаа бензин колонк дээр зогсон тэнд байгаа машинаас бензин байвал хуссан шигээл явж байна. Данч тэгээд дийлэх машины бензин уурчсан байгаа нь гаслантай. Замд яваад үзсэн Эли машинд байсан Playboy сэтгүүлийг гарган Жог бас хөөрхөн ичээгээл авна. Орой болоход мань хоёр ой модонд хонголохоор болох ба түүдэг асахгүйгээр лаацтай хоол идсэн болоод унтахаар болоход Жо маань өчнөө олон жил зомбитэй ертөнцид амьдарсан хүн гэсэндэ зомбиноос илүү хүн амир шүү гэдгийг маш сайн мэддэг болохоор хүн гараад ирчихгүй гэдгээс их л болгоомжилж байдаг. Эли норн өрөхгүй Жогоос хошин асуулт асуугаад унтаж өгдгөө юм уу зэлэг. Өглөө нь кофего чанж уучаад замдаа гар явах ба Жо Томи хоёр халдвар гарсны дараа Босны хотод очиж Жо Тэстэй тэн танилцсан бөгөөд харин Томи дэлхийн ертөнцийг аврахыг хүсэж гэрэл цохнуудтай нэгдсэн тухай дурсамжаа хуваалцсан. Томи хизээж бүтэж балан амны төлөө надаас салсан гэж хэлэхэд Эли гайхан бид итгэл найдваргүй байвал юуны төлөө амьдрах юм бэ гэж хэлсэн нь Жод нэгийг бодогдуулах шигэл болдог. Гэтэл мань хоёрын явж исэн зам явах аргагүй байсан болохоор тойрч явахаас өөр аргагүй болно. Ингээд хаягдсан хот дундуур явж итэл нэг шархсан байрын залуу тусламж гуйх үеэр Эли туслах санаатай хаалга онгойлгох гэтэл Жо муу санаалан тэр чигтээ дайрах шахам гарах үед саяных занг байсныг Эли ойлгоно. Даанч энэ нөхдүүд манай хоёрын машины дугуйг цоосноор яалтчгүй машинаа зогсоох ба Жо Элиг нуугд гэж хэлээд өөрөө дуракуудтай нёгийг үзэж эхэлнэ. Дайсны залуу хөлөндөө буудуулаад амийн өршөөхийг гуйсан ч Жо үргэлжлэлгүй өнөөхийг харсан Эли одоо л энэ ертөнцийн бибидээ ямар өршөөлгүй ханддгийг ойлгох шиг болдог. За тэгээ машинг болсон манай хоёр маань хаасаагүй дайснууд байгаа энэ хотоос яаж өвтэйхэн гарах вэ гэж бодож байх зуур. Энэ буутай дайсны гаруудын удирдагч Кэтлин гих нэлээд ширүүн зантай бүсгүй гарч ирнэ. Кэтлины бүлгийнхэн энэ хотод байсан Федрагийн засаглалыг төлхөн унгаж, Федрагийн цэргүүд болон тэднэрт тусалж байсан энгийн ард иргэдэд хүртэл нохоо шиг торонд хорон тамлан зовоож байгаагаас харахад хүнийг индрээ арилгах сэтгэлгүй нэгэн бололтой. Манай Кэтлин яг халуулсан бөгөөд ахыхаа өшөөг Хенриг их залуугаас авахын тулд хотоос гарах гарцуулганы хаан хаасаагүй цэргүүд тавьж хаад байгаа нь. За тэгээд хотод гадны хоёр хүн орж ирсэн сургаар Кэтлин хотын байшин болгоныг нэг жиг даалгаврыг өгч гинэ. Манай хоёр маань эдний цэргүүдээс нуугдан ойролцоох барилгад бөгсөн байх үедээ Жо нүдэн дээр нь хүн асандаа уучлалт гуйхч Эли Жог ойлгож байгаагаа хэлэхэд мань Жож тайвшраал явчихна. Тэгээд Элид гарбуу хэрхэн ашиглахыг зааж өгөн улмал бибинээ ойлгож эхлэх ба талигач өхнөө алдсан аавын сэтгэл одоо л баг багаар дэвтэж байна уу гэлтэй.
Мань хоёрыг хайж байхдаа Кэтлин Хенригийн оргинж байсан газрыг олоод бүр бөөн уруулж, муу навшиг дүүтээр хамт олж алнаа л гэж авч байна. Тэгвэл энэ барилгын шаланд цувралт үүссэн байх ба доороос нь зомбинуудын дуу хадаж байгааг сонссон ч тоосонгүй. Хенриг олж алах нь илүү чухал юм гинэ. Манай хоёр шөнө болоход байршлаа өрчлөн өндөр барилгын дээвэр рүү гарч явах үедээ Элли та нар хүмүүсийг занг тавьсныг яаж мэдсэн бэ гэж асуухад би ч гэсэн тиймэрхүү зүйлс хийдэг байсан юм аа. Энэ ертөнцид амьд гармаар байвал хэнд ч битгий итгээл гэж авч байна. 40 давхурдан гараад манай хоёр унтаж амрах болоход Элли нөгөө л хошин асуултуудаа асуун Жовиг нэгсэн инээлгээд авдаг. Гэхдээ шүн дунд Жовиг сэрхэд нэг хүү гарбуу шагаацсан зогсож байдаг байгаа. За энэ хүрээд парт 1 маань өндөрлж байна. Удахгүй парт 2-ороо эргэн уулзцгаая.